Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Өнөөдрийн дугаараар Арлингтоны улсын сургуулийн ахлах сургуулиудад сурч байгаа. Монгол сурагчид бол одоо монгол хэлээрээ юм уу? Үгүй бол аль нэг гадаад хэлээр шалгалт өгч улмаар ахлах сургуулийн кредит нөхөн авах боломжийн тухай ярилцгаая. За сэдвээ одоо ойлгомжтой болгох үүднээс ахлах сургуулийн гадаад хэлний кредитийн тухай товч мэдээллийг өгье. За та бүхэн манай Арлингтоны улсын сургуулиудын ахлах сургууль төгсөх кредитийн шаардлагыг эндээс харж байна. За манай сургуулийн ахлах сургуулийн төгсөгч нарт бол стандарт юм уу үгүй бол одоо агсан түвшний диплом авах хоёр сонголт байгаа. За энэ хоёр нь бол кредитийн шаардлагаас хамаарч ялгаатай байгааг та бүхэн харж байна. За стандарт дипломд гадаад хэлний кредит заавал шаардахгүй байгаа. Үүнийг карьер юм уу үгүй бол одоо техникийн боловсролын кредитээр хаах боломжийг бол олгодог. За харин агсан түвшний диплом авах сонголтыг хийсэн сурагчдад гадаад хэлний кредитийг шаардаж байгаа. За тухайн сурагч нь нэг гадаад хэл судалсан бол 3 кредит. Харин 2 өөр хэл судалсан бол хэл тус бүрээр 2 кредит буюу нийтдээ 4 кредитийн шаардлагатай байна. За тэгвэл энэхүү одоо гадаад хэлний 4 хүртэлх кредитийг бол одоо Америкийн дунд сургуулиас за эхлэн суралцсан сурагчдын хувьд бол одоо 7-8 дугаар ангиас эхлэн хураах боломжтой байдаг. За тиймээс тухайлбал манай хотын одоо дунд сургуулиас эхлэн одоо суралцсан сурагчдын хувьд за ийхүү гадаад хэлээ одоо кредитээ эхнээс төлөвлөж төвөггүйгээр одоо авах боломжтой байгааг харж байна. За мөн ахлах сургуулийн одоо анхны жилээ буюу 9 дугаар ангиас одоо гадаад хэл авч байгаа сурагчдын хувьд ч ялгаагүй. За 4 жилийн хугацаанд 3 хүртэлх одоо гадаад хэлний кредитийг авах боломж бас байна. За харин нөгөөтэйгүр 10 болон одоо түүнээс дээш ангид шилжин ирж байгаа сурагчдын хувьд за хэрв агсан түвшний диплом авах сонголт хийсэн гэж үзвэл за ерөнхий эрдмийн хичээлүүдийн одоо кредитийн одоо хүнд шаардлагын зэрэгцээгээр за дээр дурдсан одоо 3 гадаад хэлний кредит авах нь одоо цаг хугацааны хувьд тун төвөгтэй болж ирдэг. За энэ нөхцөлд тухайлбал Монголоос одоо ахлах сургуульд шилжин ирж байгаа сурагчдад дараах одоо 3 үндсэн боломж олгож байна. За нэгдүгээрт мэдээж манай одоо сургуульд сурч байгаа хугацаанд гадаад хэл сонгон судалж кредит авах. За хоёрдугаарт Монголд 7-8 дугаар ангиудад судалсан одоо монгол хэл уран зохиолын хичээлийн одоо кредитээ үнэлгээ хийлгэж нөхөж авах. За энд дунджаар 2 орчим одоо кредит нөхөн авах боломжтой. За ийхүү монгол хэлээ одоо гадаад хэлний кредитээр тооцоож үнэлгээ хийлгэж авахын тулд Монголын хувийн хэрэг эхвэр нь авч ирэх шаардлагатай байна. За ингээд 3 дугаарт нь өнөөдөр ярьж байгаа монгол хэлний мэдлэгийн одоо төвшингээ шалгуулж улмаар 4 хүртэл гадаад хэлний кредит нөхөн авах за ийм боломжуудыг бол олгож байна. За эсвэл энэ дээр дурдсан одоо 3 боломжийг одоо хослуулснаар за маш богино хугацаанд гадаад хэлний кредитийн шаардлагаа одоо хаах бүрэн боломж байгааг та бүхэн харж байна. За өнөөдрийн ярьж байгаа шалгалтыг бол credit by exam гэж нэрлэж байна. За үүнийг бол үндсэндээ монголоор орчуулахдаа шалгалтаар кредит авах одоо боломж гэсэн байдлаар орчуулахар байна. За энэхүү шалгалтанд оролцож тухайн хэлээр одоо анхан шатны агсан түвшний мэдлэгтэй бол 1 кредит. За харин дунд шатны доогуур мэдлэгтэй бол 2 кредит. Дунд шатны дунд мэдлэгтэй бол 3 кредит. Харин дунд шатны одоо агсан мэдлэгтэй бол 4 кредитийг тус тооцоолж авах боломжтой юм байна. За тиймээс энэ шалгалтыг өгч 4 хүртэл одоо кредит авч чадвал үндсэн ангидаа гадаад хэл авахгүйгээр одоо гадаад хэлний кредитээ хаах боломжийг олгодог байна. За мөн өмнө нь дээр дурдсан одоо манай системд дунд сургуулиас эхлэн суралцж байгаа сурагчдын хувьд ч ялгаагүй одоо 9 дугаар ангидаа элсэн орсон даруйда за энэ шалгалтыг өгч гадаад хэлний кредитээ авах боломж бас нэгэн адил нээлттэй байна. За энэхүү credit by exam шалгалтыг бол жил бүрийн 11 сарын 4-ний одоо амралтын өдөр авч байгаа. За өдөрхөн мэдээж 11 сарын 4 бол сонгуулийн өдөр хичээлгүй байдаг өдрөө. За тиймээс манай хотын тухайд энэ оны 11 сарын 4-нд Wakefield High School дээр ахлах сургууль дээр энэхүү шалгалтыг авах гэж байна.
За манай сургуульд шинээр ирж байгаа, шинээр элсэн орсон хүүхдүүдийн хувьд үн төлбөргүй байгаа. Харин давтан өгж байгаа сурагчдад тодорхой төлбөртэй байгаа гэдгийг бас энд нэрдэх нь зүйтэй. За шалгалтын бүртгэл бол дөнгөж сая нэгдэж байгаа. Бүртгэл 9 сарын 26-ны шөнө дунд хүртэл үргэлжилнэ. За энэ тухай өнөөдөр манай сургуулиас эцэг эхчүүдэд мессежээр мэдээж ихэлсэн байх гэж бодож байна. За мөн та бүхний харж байгаа энэ танилцуулах хуудсыг мөн өрхүүдэд удахгүй түгээж эхэлнэ. За бүртгүүлэхийн тулд манай сургуулийн ахлах сургуулийн үндсэн сурагч байх. За улмаар монгол хэлээрээ юм уу, үгүй бол аль нэг гадаад хэлээрээ анхан шатны агсан түвшнөөс дээд мэдлэгтэй байх гэсэн үндсэн 2 шаардлага тавьж байна. За манай хүүхдүүд бол сүүлийн үед хятад, солонгос юм уу өөр аль нэг гадаад оронд бас амьдарч суралцдаг болсон. За тиймээс энэ нөхцөлд заавал монгол хэлээр бус хятад, солонгос юм уу, за магадгүй Орос, Франц зэрэг бусад гадаад хэлээр сургалтыг өгч гидээтэй авах боломж байна. За маш товчхондоо зөвхөн монгол хэлээр хязгаарлагдахгүй, за бүх төрлийн англиас бусад гадаад хэлэнд за энэхүү шалгалт хамаардаг байна. За сая харуулсан хуудсууд мөн бүртгэлийн хуудасны линкийг за энэхүү мэдээний доод талд оруулж өглөө. За хэрвээ танай сурагч энэ шалгалтыг өгөх шаардлагатай бол за 9 сарын 26-наас өмнө амжиж бүртгүүлээрэй. За мэдээний төгсгөлд дурдхад саяын ярьсан мэдээлэл бол зөвхөн Арлингтон улсын сургуулийн төвшөнд хамаарах ийм мэдээлэл байна. За тиймээс энэхүү шалгалт бол бусад мужуудад юм уу, үгүй бол хотуудын хэмжээнд байхгүй байж болно. За эсвэл магадгүй өөр мэргэжилтэй, ялгаатай, дүрм журамтай, үүнтэй төстэй шалгалт байхыг үгүйсэхгүй. За өдөрхөн мэдэж байгаа Америкийн дон сургуулиуд бол хос хэлийг ихэд дэмжиж урамшуулдаг. За тиймээс үүнтэй төстэй зохицуулалт өөр мужуудын сургуулиудад байгаа гэдэгт хэлэлцэхгүй байна. За тиймээс өөр мужуудаас үзэж байгаа хүмүүсийн хувьд сурч буй сургуулийнхаа зөвлөх багш нараас тодруулж асуух нь зүйтэй юм аа. За харин мужуудад нэлээд түгээмэл байдаг төстэй нэг боломж нь ахлах сургуулийг хос хэлтэй төгсөж байгаа сурагчдын дипломн дээр дардаг Seal of Bilateralcy гэх тамга гэрчилгээ бас байдаг. За үүнийг бас сонирхож үзэхэд илүүдэхгүй гэж бодож байна. За ингээд ямар ч тач манай ахлах сургуулиудад сурч байгаа монгол хэлтэй сурагчдад зориулсан за гадаад хэлний кредитийн тухай мэдээллийг хуваалцлаа. За ингээд анхаарлаа хандуулсан үзэгч, эцэг эхчүүд та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя.